энэ өвөл бол бас сайхан цастай тийм сайхан өвөл болж байна. 2025 онд бид нар бас амжилт бүтээлээр дүүрэн үдлээ. За одоо 2026 оны эхний энэ нэгдүгээр улирал гэдэг бол бид нар 26 оныхон хөрөнгө оруулалт худалдаа авалт хийх ажлуудаа баталсан, худалдаа авалтын төлөвөг тавьсан. Одоо 26 ондоо бид нар энэ дулааны улиралд ямар ажлыг эрчимтэй хийх вэ гэдэг бэлтгэл ажлыг хангах. Дээрээс нь одоо энэ өвлийн улиралд бичиг цаасны болон бэлтгэл ажлуудаа хангах зарим төлөвлөлтүүд их юм чухал улирал байдаг. Ийм учраас одоо бид нар 1 сарын одоо өнөөдөр 6-ны өдөр ингээд сэлб боолынхоо одоо ирэг дээр ирээд байна. Ирэх жил бид нар сэлб боолын тогтцолт болон Улаанбаатар хотын явган замуудын ажлыг бол бүрэн дуусгаж томоохон хэмжээний Улаанбаатар хотод 40 жил хийгдэг гол замын энэ явган замын шинжилэл дээрээс нь энэ сэлб боолын тогтцолтын ажлыг бол одоо бүрэн дуусгана 26 онд гэж төлөвлөж байгаа. Дээрээс нь 2026 онд бас засаг дарганы мэдгдснээр явган зам болон дугуйн замын төлөвлөлтүүдийг өнөөдөр бас хот байгуулалтын яам дээр бол нэгтгэж бол төлөвлөлтүүдэд ярилцахаар бас төлөвлөд байна. За тэгээ өнөөдөр бид нар сэлб боолын зүүн талд скватер дүүргийн тал дээр нь бол ирээд байна. Голын цааталт бол Баян зүрх дүүрэгт ордог. За сэлб боолын маань энэ иргэн тогтцолтон дээр бол Бэлгүү Монгол компани бол голын тогтцолт, голдролын цэцлэн ажлыг хийсэн ерөөдөө бол дуусаад байгаа. За иргэн хажуудлын тогтцолтыг бол Сила Монголиа компани гэж хийж байгаа. За хэн дамба менежер эхлээд хийсэн ажлуудаа яагаад нэг ингээд харуулж авчих. Дамба менежер. За өөрийгөө танилцуулаад. За ажлууд ер нь дууссан байгаа тий. Манайх 2024 оны 6 сард Сэлбийн өрийн амгалт дэлгэрийн ажлыг авч өсөлттэй ажлыг хийсэн байгаа. Өнөөдрийн байдлаар манайх барилга өсөлттэй ажил буюу сан цэцлэлтэй ажил бол 100% дууссан. Одоо малгайч бетон буюу ажлыг хайсны ажлууд уртлын хэсгийн нөгөө нарны замтай холбогдож байгаа түшиг санаа дууссан. Усгүйгийнхаа нөгөө юугаа гараад дууссан байгаа тий. Одоо танах ингээ голын голдролын ажил ер нь бол дууссан. Голдролын ажил одоо нэг урд нэг 60 м газар дуу. Цэвэрлэгээ юунууд нь болохоор энэ нөгөө тогтцолтын компани уйлдаад явна тий. За танах чи өшөө хажуутлын хашлаг хайсан гэж байгаа. Хашлаг хайсан дууссан байгаа лөө. 250 м газар хийцэн байна. Нийт хэдэн метр газар хийлээ? 1400 м. За хашлаг хайсан дээр ямар материал юу ашиглалаа? Амбаа захирал ган нэржээр яасан тий. Ийм одоо ашигтай болж байгаа. Энэ ингээд ийм метр 20-ын төвшөнтэй. Яг стандартаараа ингээд байж байгаа юм нэрж төмөр 3 мм зузаантай тий. 4 мм зузаантай юм нэрж төмрөөр ингэж хийсэн байж байгаа. За малгайч гээд энэ хажуудлын ирмгийг доотоос 30 см-т борчин чулуун дээр бетон цоцлон дээр борчин чулуугаар өнгөлгөөтэй юм борчин чулуугаар ингэж хийгээд метр 20 дээр юм хашлагтай. За голынхаа хажуудлыг бас харуул ингээд гэрэлтүүлгүүд нэг юу яваад ингээд хэдэн метрийн зайтай 15 м зайтай юм гэрэлтүүлэгтэй байж байгаа тий. Гэрэлтүүлэгтэй. За энэ ч бол явган замын хэсгүүд бол ингээд хийгдээд явж байгаа. За танай ажил бол одоо тэгвэл үлдэгдэл хашлага малгайчаа хийгээд Бэлгүү Монголын ажил бол дуусчихж байгаа тий. За тэгээ ирэх жил комиссион хүлээл гэж хүлээл гэж. Төчлөлийн ажилдаа уйлдаж явахгүй болохоор ултаа ууршаас үлдсэн ажил хийгдсэн байгаа. Энэ нөгөө явган замтай хийгдсэн газрууд дээр хашлага малгайгаа зогтны хийхгүй болохоор нөгөө технологийн дараалал нь жоохон болохгүй. За Силагийнхан хэн блэ менежер? За халиунаа нэг өөрийгөө танилцуулчих. Хизээ ажил авсан ямар компани? Одоо ер нь хэрүү хувьтай ажил явж байна. Хэдийн хэмжээгээр зогсов. Одоо хизээнээс ирж үргэлжлэх үлээ. За сайн байна. Намайг халиун гэдэг Силаг группийн одоо Сэлбийн төслийг хариуцсан хариуцагч нэ. За тэгээ манай 2025 оны 9 сарын 6-нд ажлыг авч эхэлсэн. Үриусны далангийн дотор болон гаднах явган замын тогтцолт манай компани гүйцэтгэж байгаа. За өнөөдрийн төвшөнд бид нар нийтдээ 50% ажлын үндсэн ажлыг 50% хүрсэн байгаа. За одоо болохоор зүүн тал болон баруун талын явган замын ажил дуусаад зөвхөн натурын гүрнээс хойш явган замын ажил дуусаад за натурын гүрнээс урагшаа болохоор хоёр талын далангийн хоёр талын гадна тогтцолтын газар шуурны ажил бас ингээд дууссан байгаа. За одоо бид нар сая эд хөдөлсөнтэй холбоотой ажлуудаа зогсоогоод өнөөдөрс ингээд уулзаад дараагийн ажлуудад хүргэх гэж байж байна. За хоёул яваад ингээд яачих. За энэ хэсгийнх бол ингээд дууссан. За энэ малгайч хашлагыг бол Бэлгүү Монгол хийж байгаа. Танах энэ явган зам хийж байгаа тийм. Хоёул ингээд тойроод явчих. За 50% ажлыг гүйцэтгсэн халиуна. Үлдсэн 50% ажил одоо хизээ эхлэх. Одоо бид тэр зүгээр харж байгаа нэг 3 сарын 1-ээс одоо газар хэсэгтэй холбоотой
Энэ жил цаг агаар бол ер нь их дулаахан байгаа шүү дээ. Тэгээ эрт дулаар л гэдэг байна. Одоо Эрт дулаахаар байж ухаан байгаа. нөхцөл байдал дээр цаг агаар ямар байх нэг бол сайн. Энэ нөгөө танаа өнгөрсөн жилийн үлдэгдэл чулуунууд уу те. Тэгээ энэ бол одоо бид нар явган замын чулуу. А энэ хэсэг чинь ингээд чулуугаараа Энэ бол ингээд гişрээд дуусах байсан. дууссан. Аха. Энэс юм сайн нөгөө өвөл дулаа энэ чи дулааны болоо задраад Аха. тэгээ дулааных ингээд аваад энэ эс мөн жоохон нэг юм муухай. Муухай болсон байж байгаа. Дулааны одоо Тэгээ ер энэ нь завсан бол чулуу бол эвдэрч бэлдээгүй байгаа даа. Аха. За энэ хэсгийн холболтын зургийг гаргалуу. Савга. Савга байна уу? Савга энэ хэсгээ яаж холбох вэ? Шууд ингэж холбох уу? Чи энэ хэсгээ төлөвлөсөн байгаа даа. Чи наашаа гараад таралцвал. Энэ хэсгийн зургаа төлөвлөлтөд гаргацсан байгаа даа. Энэ гүүрэн дээр бид нэр гүүрэн засвар шинжилгээ ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. За үндсэндээ бол одоо эндээс ирж байгаа энэ явган замыг шууд энэ гүүртээ нэг төвшөнд гаргах энэ дулааны шугам болон цахилгааны шугам сүлжээнүүдийн дээгүүрээр одоо металл хийцэлтэй гүүрийн байгууламжтай Тэр зураг гаргасан уу? гаргацсан байгаа. Тэгээ энэ дээр чулуун хавтангууд Хараад ярил. Одоо ер нь ингээд Улаанбаатарчуудаа гэж хэлэхэд одоо энэ Сэлбийн Баянзүрх дүүргийн Сүхбаатар талдаа натурын гүүрнээс урагшаа хойш хэсгүүд ингээд иргэд бол шууд чигээрээ яваад тэрэгцэртээ эргээд скутертэй эргээд натурын гүүр рүү шууд гарч чаддаг. Болоод цаашаа ингэж явахаар ийм чөлөөтэй явж болохоор ийм их төлөвлөд хийж байгаа тийм ээ. Одоо үндсэн манай явган гүүрийн маань хэсэг байж байна. Энэ өргөсөж байгаа хэсгээр бид нэр металл хийцээ хийгээд энэ хэсгээр бид нэр бол 3D зураг босоогүй. 3D зургал бол хийдэг байж. Ийгөө. За нөгөө юг бол босгоцсон тийм гүүрний. Гүүрээ бол босгоцсон. Тэгээ энэ гүүрнийхэн засварыг болохоор яа гэлээ. Энэ дээр болохоор бид нар үндсэн хүчтэй элементийн чулуу автангаар бол хийж хүчээр төлөвлөж байгаа. Шат төлөвлөж байгаа тийм. Хажууна. Танах одоо энэ чинь ингээ хідэн ийм юутай байгаа лээ. Иргэдийн буудаг Нийтдээ нэг 5 шат баандуус байгаа дотор гадна гэсэн. дотор гадар уу? Дотор талдаа хэд байгаа? Дотор талдаа зүүн талдаа 3, баруун талдаа 2 байгаа. За энэ талдаа ингээд нэг нөгөө бусад нь урагшаа байгаа юу те? Бусад нь урагшаа. Гэхдээ цулгагдаад хийгдээгүй байгаа. Аха. За одоо тэгээ 3 сараас дулаараад ирэхээр Ер нь бол яг ийм төлөвтэй болох юм. аха. Хашлаг нь бол яг ижилхэн ийм нэржээр Яг нэржээр хийчихэж байгаа. Тэгээ энэ чинь 1.2 холттой. 1.2 метрийн өргөнтэй тий. Тий. За одоо ингээд нөгөө өнгөрсөн жилийн сүүлд 11 сард хийгээд дууссан байсан эсвэл байж Энэ байна. 10 сар болсон энэ зам бол. Аха. Таад энэ хажуутлынхаа чулуугаар ингэж хийгээд өгсөн. Энийг хийж яанаас хийх вүлээ? Энэ одоо тэгээд газар хэсгээр л ажил маань 3 сараас юм уу тий. 3 сараас. Одоо хэдүүлээ ер нь бол 6 сарын нэгэнхэд ажиллаа дууссан гэж хажуунаа төлөвлөөд нь штэ. Энийг ингээд үргэлжлүүлээд хоёр талаа ингээд энэ талаа хийх хэрэгтэй. Нөгөө Зүүн талаа. Баруун тал дээр ямар нэг шийдвэр гараагүй. гараг Зүүн байгаа. талаа ихлээр амарсан. Энд нэг 710 м газар. За энэ иргэд бууж байгаа хэсэг нь ингээд Тэгээ энэ ингээд тэрэгцтэй иргэд. за зэрэгцтэй иргэд ингээд иргэд маань энэгээрээ ингэж гараад голынхоо нэглөө энэ дээр металл басаадтай байх юм уу? Энэ дээр холболт нь яаж явах вэ? Металл басаадтай. Аа. Энэ дэшиг ингээд гараад. Доош нөгөө буудаг лефт дээр байх юм байхгүй шүү дээ. Металл басаадтай. Тэгээ ингээд алхаад буучдаг. Энэ ч нэ шат хийх юм уу? Тэгээ энэ чинь явган шаттай ингээд цаашаага. Ингээд огцом явган шаттай. Энэ болохоор дугуйтаа тэрэгтэй хүүхдүүдэд төрсөн ээжнэр тэрэгтэй хүмүүс ингээд буухад налуутай ийм ингээд хэсэгтэй байгаа. Энэ ингээд голынхоо дотор талтаа нийт хэд байгаа вэ? 3. Бид 3 байгаа. Зүүн талдаа 3 байгаа. Зүүн талтаа 3 байгаа юм байна. 2 9 хоёул усттай юу тий. Гүүрийн сурагшаага. Одоо тэр гол явган гүүр байгаа шүү дээ. 2 дадан холтсон. Аха. Тэр гүүрний наах хамгийн том баандус нь явган цамгийн баандусгаар баруун талд нь болохоор бүр нөгөө устдаа явган хүний замыг холтсон том баандус. Тэр цуугаар. Энэ танаа чулуунууд уу тий. Тий. Аха. Чулуунуудаа бүгдийн татаа дуусчихно. Чулуу нэг 80% тавтаа дууссан байгаа. Одоо энэ үлдэгдлийн чинь ингэ байж. За Улаанбаатарчуудаа гэж хэлэхэд бид нэр эх жил Улаанбаатар хотын явган зам дээр үлдэгдэл 70,000 метр квадрат. Ганц хоёр тарга 70,000 авах тэгээ тавга 70,000 метр квадрат ажиллаад дуусгана. За энэ дээр дуусгахдаа бид нар бас дотоодын аж ахуй нэгжүүдтэй давуу тал олгохын тулд үндэсний дотоодод үйлдвэрсэн чулуугаар хийнэ. Улаанбаатар хотын төвийн хэсгийн 70,000 байгаа
Сан Төндөр гэдэг компани ажлаа сайн хийж чадаагүй учраас ажлыг нь бол цуцалсан. За энэ компанийн ажлыг бол бид нар 3 хуваараа зарлана. Гэхдээ зарлахдаа дотоодын одоо чулуу үйлдвэрсэн аж ахуй нэгжүүдэд давуу оноо олгоно гэсэн юм хуулийн заалтыг ашиглаж үндэсний үйлдвэрлэл чулууга дэмжсэн байдлаар бас бол цаашид тендерийг бол явган зам дээр бол зарлахаар ингээд төлөвлөж байгаа. Тэрийг бас иргэддээ дуулгая. Тэгэхээр ер нь цаашдаа бид нар Монгол улсад үйлдвэрлэж болохоор юмнуудыг бол тендерийн хууль заасны дагуу дотоодын аж ахуй нэгжүүдэд давуу тал олох байдлаар оноо өгдөг юм системтэй юм байлээ. Түүний дагуу зохион байгуулна гэж бол худалдаа авалт харилцааны газартаа яриад бол төлөвлөж байна. Ийм учраас бас ер нь цаашдаа одоо 2026 оны нийслэлээс одоо бизнес эрхлэлтийг дэмжих жил болгоо холбогдуулаад бас иймэрхүү арга хэмжээ зохион байгуулалтанд орж байгаа гэж хэлье. За Сэлб болны тогтчдын маань одоо натуурны гүүрний энэ ч ирээд хажууталд ирээд байлаа. Эндээс ингээ харж байгаа ярьчээ. За энэ дээр бид нар яг өнгөрсөн жил ирээд одоо натуурын гүүр савга зураг аваад ирээрээ. За энэ доогоороо ингээд шууд гарчиж болдог. Дээшээ нэг болохоор энэ талаасаа болохоор энэ талаасаа ингээд тойрно тийм ээ. Цаад тал бол бас цааталтаа одоо байгаа зам болон одоо байгаа шатыг бол бид нэр сайжруулад үргэлжлүүлж ашиглахаар төлөвлөж байгаа. За өрсөн бэрхшээлтэй иргэдтэй зориулсан бол одоо пандусуудыг бол бас төлөвлөж өгсөн байгаа. За одоо энэ яг энэ талын төлөвлөлт гэсэн үг шүү дээ тий. За тавга ингээд зураг ингээд тавьж байгаа нэг яриад тах. Наашаа харуулчих. Камер тавьж байгаа. За бид нар натурын гүрний дөрвөн талд бол үндсэндээ явган шат бол энэ натурын гүрийг нэвт гаргах дөрвөн орц гарцыг бол хийж өгөхөөр төлөвлөж байгаа. За үндсэндээ бол натурын гүрний баруун талдаа бол нийтдээ 2.4 метрийн өргөнтэй явган хүний шат болон одоо хөгжлөн бэрхшээлтэй иргэдийг одоо нэвтрэх боломжтой юм пандусыг төлөвлөж байгаа. Одоо эн чинь ингээд шууд шатаараа ингэж доошоо буугаад хажуудлынх нь болохоор ингээд дэргэнцэртэй иргэд тэр хүүхдээ төрсэн ээж нар ингээд буучих юм. Энэ гурван ингээд шаталж байгаа юм тий. Энэ талтаа гэсэн үг шүү дээ. Зүүн эргээд ингээд нэг төвшөнгөө одоо эндээс гэсэн үг шүү дээ. Эндээс шууд уу. Эндээс металл жоо энэ авьяасаа. Айл авьяасаа. Аюу та Энэ авьяас юм биш үү оргилж. Жоо хэдийн хэмжээний явж байна. Тэгээ эндээс ингээд шууд ингээд энийг энэ гүрийг өргөтгөхөд энэ шатыг энэ шатыг өргөтгөхөд тэгээд 2.4 метртэй тий. Шууд ингээд гасч болдог тий. За энэ талууд ингээд гарч байна. За нөгөө тал нь нөгөө талынх болохоор бид нар одоо байгаа үндсэн шатыг сайжруулах гарал төлөвлөж байгаа. за нөхөн гарцууд одоо энэ ингээд доогуур ингээд шууд нэвт гарч байна. За нөгөө тал бол ингэж харагдаж эндээс байна. гарч ирж байгаа. Одоо байгаа шатыг бид нар бас өргөсгөх ийм үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөж. За энэ тэгээд ийш нэгэ юу лгүй яаж холбогдох вэ? Өгсөж байгаа хэсгийг хараа. Өгсөж байгаа хэсэг маань энэ. Биш нөгөө юу лгүй шалан лугаа. Чигээр ингэж гарч ирээд өгсөж байгаа нь адилхан уу? 75 нэг төвшөнд болох юм. Нэг төвшөнд байна. Алсураа бид нар өндөрчлөлтийг нь бол тэнцвэр Багаар өсөлдөж байгаа юм уу ингэж цаашаа. нэлээд алсуур. Энэ ингээ ийшээ нэвт гарч болж байгаа юу? нэвт гарч болж. За эдлээ ийшээ тэгвэл нэвт гарч чинь. За манай болгоомжтой буугаарай. За бүсгүүчүүдийгээ болгоомжтой буулгаарай. Би ч ингээ буучих юм шиг. За энэ доогуур цавга хоёр талаараа ингээд эн чинь хамттай. Тий. Энэ нөгөө юуны дулааны шугам явж байгаа тий. Дулааны шугам наагур хаана их хөлөө. Хан хийн. Хаана ингээд гэрэлтүүлэхтэй ингээд нэвт гарч байгаа болохоор. Дотрис гэдэг бол металлаар доторлогоо хийхээр төлөвлөж байгаа. Ааха. Энэ болохоор ингээд яалтаа бид дулааны шугамыг хамгаалж Энд ч юу? Тэгээ энэ гүр чи өргөсөөд ингээд холбогдоод ороод ирнэ тий. Тэгээ ийшээ нөгөө төвшин баг учраас та дансуураа босгож байгаа юм байна. Энэ хажуутлын юуны цутгалтын хаяа цуцсан байна уу? Бараг яг энэ ханаа. энэ нөгөө жижиг төш цааны энэ Хавга юу зураг харуулчих гээшээ. Яаж харахаар. За ийшээ ингээд иргэд маань шууд ийшээ ингээд чөлөөтэй алхаад ийшээ бол ингээд нам өнцгөр. Тэгэхээр эн чинь ингээд хажуутлалт нь дахиж нөгөө юу хийх хэрэггүй нэг ингээд босгочих юм уу шууд. Ийм болж харагдаж байгаа. Одоо байгаа яг энэ цутгсан байгаа юутай бол нэг төвшин болгоод алсуур нь налуулгын үсгэж. Асуураа ингээд шууд өсөж юм байна шүү дээ. Энэ өнгөрсөн жил нөгөө байрны хүмүүстэй ярьж байгаа чөлөөлтөй хийсэн үү? Тий. Ийшээ за идэвхтэй ийшээ жоох яваад харчээ. Дэжиг бариултыг жүжигдсэн. Энэ дээр бариул явах юм байна те.
За ингээд налуу өнцгөрөө бол босоод ирэх юм байна нийшээ. За ингээд энэ үрхэд ер нь ингээд 70 лугаа босоод ирнэ. За одоо ийш нь ингээд манайх ийш нь ингээд харуулчих. За эндээс ингээд энэ натурны гүүрний доод хэсгээр Ийм бол цаа. хүмүүс манд гарч ирээд эндээс ийшээ ингээд энэ хажуутлын бариулны доотлын түшид цаана мэ жижиг. Энэ дээр одоо малгайч бариул хийх гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэгээ ингээд наашаа ингээд жигд цосоод ирэх юм. Тэгэхээр энэ хооронд бол хүмүүс ингээд чөлөөтэй зүгээр ингээд алхацчаар. Тэгэхээр энэ дээр чинь давхар төрнөх шиг шатмат гэж ингэж хажуутлын хийхгүй гэсэн үг шүү дээ. Өөрийнх нь өнцгөр нь ингээд. Энтлийнх нь бол нөгөө бариултай малгайчтайгаа байгаад. Тэгээ ингээд асуур ингэж өсгөж ирээд. Тэгээ эндээс ингээд яг түвшин дээр гараад ир чинь те. За энэ чинь халууна хідэн газар юу ихтгэр байгаа те. Түрүүнийх шиг нөгөө бул хоёр газар уу зүүн талаа. Одоо тэллийг ингээд арматурын тангидаа тэгээд дууссан. Ааха. За та хэд бол энэ өнгөрсөн жил бол энтлийнхээ иргэдтэйгээ уулзаад нөгөө юунуудаа чөлөөлөө ташаа татсан. Урагшаа гүйцэгээ татцсан уу? Урагшаа тэр 98-ийн дэг гэдэг тэр ягаан байр хүртэл бүх газар чөлөөлөгдөд ингээд. Чөлөөлөгдөд урагшаа битүү дууссан уу те. Одоо чөлөөлөх газар байгаа. Юу, газар шуурганы ажил дууссан байна. Ааха. Хашаага ямарчсан бүгдийг татсан. За одоо тэгээд 3 сараас дулаахаар шууд төрс газар гисэд ирэхээр тэгэл Тий. цутгалтаа аваад өрсөлдсөн малгай ажлуудаа дуусгахад бол асуудал болчих юм байна те. За энтлийн ханны юуны ажил бол дууссан юм ба шүү дээ. Дээдлийн тэгшгээний ажил. Тий. Шалнаас Дууссан. дууссан. Одоо эн чинь юу яагаад явчих юм ба шүү дээ. Малгайчгаа та төвшнгөө гаргаад чулуун явган замаа хийгээ явчих юм байна те. Ер нь бол энэ тал одоо ингээ үндсэн газар шорны ажил дууссан учраас тогтчдын чимэглүүр гадна талын ажлууд Тэгээ үлдсэн одоо бид нар энэ юуныхаа гэж ойлгож болох юм байна. энэ жижиг юугаа түшид цаанаа булаад Аха. тэгээд Эн чинь юуны ухлаг үлдчихэж байгаа энэ вэ? дээр нөгөө явган баанд бас явган зав тэргэлзтэй иргэд болоо Энэ шиг гарч ирдэг. шууд наашаа гарч ирдэг. Хэсэг үлд яаж Зам руугаа ингээд. А энэ шиг ингээ холбогдоод шууд Тий, болох юм. цаашаа ингээд уналцтай. Аха. А нөгөө хин лавга нөгөө гүүрний хэсэг чи хаана гарч ирэх вэ? Тэнд Нөгөө дундуу дахиад нэг явган замын гүүр байгаа шүү дээ. За. За энэ хэсгээр иргэд ингээ дээшээ гарч ирдэг пандусны хэсэг байгаа юм байна. За. За энэс уршаа цутгаагүй. Ингээд үлдээсэн байгаа юм байна те. Гарантураа игээд. Тэгээ энэ арматур ингээд цутгал таагаад гэсэн юм. За юун дээр нөгөө цагаан сар өнгөрөөд тэгээд 3 сар гаргаад цагаараа харж байгаа л таад дулаана. Энэ хэсгээр хашаалаг юм уу? Энэ хэсгэр нөгөө юу яаж байгаад техник оруулж байгаад хашаадаг юм байна. Хашаагаа түр цаанаас авсан угаасаа байна те. юу юм хашлахтай байсан учраас хашаагийн түр авсан. Аха. Энэ хэсгээ ингээд цааш олж тутгцсан байгаа юм байна шүү дээ. Гүүрний хэсгээр очичээ. Үлээ явнаа ч. Нилээ явах уу? Тэр чинь Одоо гүүр чинь тийм нилээ урд байгаа лөө. Тавга гүүрний зураг авчирсан уу? Байхгүй байгаа. За гүүр ер нь аль хавцаа хийх дээр байгаа лээ. Одоо тэр гарцсан бай. Тэр үү? Тий. Аха. Аха. За наад хэсэгтээ зогсчихдоо. Манаас ч зогсож байгаад мэдээлэл өгөх. За одоо ингээд нарны замаас энэ натурын гүүр чинь 700 м газар байдаг тий. 710. 710 м газар байгаа. За ингээд Баянзүрх дүүргийнхаа 43 дугаар хороо Сүхбаатар дүүргийн 1-р хороо байна. Сүхбаатар дүүргийн 1-р хороо болж байгаа. Тэгээд одоо голынхаа хоёр талыг бол ингээд тогтчлт бол ерөөхдөө бол үндсэн инженерингийн үндсэн хийцлүүд бол одоо ингээд дууссан бий болцсон байгаа. Одоо та бүхэн орж болно. Одоо бид нар дулаахаар ерөнхийдөө гадна талын тогтчлт ганц хоёр чимэглүүр ажлууд бол хийгээд ерөнхийдөө бол дууснаа. 6 сар гэхэд бол дуусах чинь гэж ерөнхийдөө бол төлөвлөж байгаа. За иргэдийнхаа бас энэ нарны гүүрээс натурын гүүр хүртэлх дундуур нэг ч орц харц байдгүй учраас нөгөө Улаанбаатар хотыг одоо иргэдээ хэлдэг хүртээмжтэй хот явган хүн алхах, дугуйтай хүн явах хад ийм хүртээмжтэй хурдан хурж болохоор ийм хот болгохын тулд Улаанбаатар хот ч юм бол ер нь бол нэг тийм том хот биш. Тэгэхээр Улаанбаатар хотыг иргэд ингээд алхахад иргэд ээлтэй ийм хот болоход бид нар эх жил үргэлжлүүлээд одоо энэ жил хашаа хаалтуудыг буулган зөвшөөрлгөө. Дээрээс нийтийн эдэлбэр газруудыг бол нэмэгдүүлээд иймэрхүү одоо хүн явхад тэглээд байгаа газруудад бол гүүр хашлахууд бол
гүүрүүд явган уу явах боломжтой болгоноос чөлөөлж байгаа. Ийм учраас одоо биднээс энэ харж байгаа энэ хотхоноос ийшээ одоо хуучин буян компани маань энэ хойно харагдаж байна. Улаанбаатар буян харуулчих тийм ээ. Union Building гэдэг байгаа. Энэ Улаанбаатар буянгийн жоохон уртлын хэсгүүдээр энэ зүүн тал руугаа давсан явган хүний гүүрийг ажил бас төлөвлөгдөөд 2026 оны худалдаа авалтын төлөвлөгөөнд бол тусгатаад игдсэн байж байгаа. Ганц зөрөг инженер энэ юуны зураг хаана байгаа вэ? Явган гүүрийн зураг авчирсан уу? Явган гүүрийн зураг байна уу? Авчиргүй. За явган гүүрээ хэдүүлээ ярилцаж харахаар байгаа. Энэ авь дээр гарахаар байгаа тийм. Тэр зутгацсан байгаа дээр ингээд тулгуур байгаа нэмээ тий. За энэ орн ингээд явган хүний гүүр гараад уртлаараа иргэд ингээд тийшээ шууд бууж болохоор ингээд харагдаж байгаа. За халуун Монгол гэдэг компани бол ерөнхийдөө ажлын гүйцэтгэл 50%. За одоо гисэд ирэхээр энэ хэсгийн явган замын одоо хучил чулуун автан хоёр талын хааш хашлгуудыг хийгээд хашаануудаа аваад тэгээд энэлийн буултаа болохоор халуунаа юугаар их юм уу? Саяны нөгөө чулуугаараа өргөжлүүлээд их үү? Сонгоцсон тий зүүн талаа. За тэр түрүүний нөгөө чулууныхаа дизайнаас юу хүртэл тэр хоёлын чулуугаар юм бүх. Хоёлын чулуугаар түрүүний чулуу өрсөн, гурван хэлбэрээр өрсөн байсан шүү дээ тий. За энэтэй уялдуулаад бид нар бас энэ ажлыг хийгээд ирэхээр би Баянзүрх дүүргийнхаа засаг дарга хорон дарагтаа ягаад энэ цөлб болынхоо зүүн талыг энэ байрууд хүртэл одоо ер нь бол ингээ тогтчдуудыг хийчих гэж бодож байгаа. Голоосоо байр хүртэл ерөөсөө нэг ч юм сул талбар байхгүй, явган зам, эсвэл ногоон байгууламж, эсвэл автомашины зогсоол иргэдийн алхах талбай гэдэг ингээд энэ зүүн талуудынхаа тогтчлтыг Баянзүрх дүүргийнхаа хороод болон дүүргийнхаа засаг дарга нартаа уялдуулаад бүгдийг ингээд тогтчлтыг нэгээд бол дуусчихна гэж төлөвлөж байна. Хэдүүлээ дараагийн удаа уулзахдаа ажил эхэлсэн байна. Уулзъя тэр үед дүүргийнхаа бас би хорон засаг дарганыг авчирч хагаад дүүргийн тогтчлтоор хорооны тогтчлтуудаар бас байрны сөөхүүдийг дуудаж хагаад энэ хэсгүүдээ ингээд тогтчуулаад 2026 оныхоо нэг 7-8 сар гэхэд иргэд маань ингээд эндээс энэ хүртэл шууд ингээд чөлөөтэй зорчуулдаг. Дээрс нь цэвэрхэн тогтчлттой байхаар гээд ингээд төлөвлөчээ. За хэн савга тэр гүүрнийхаа нөгөө талын холболтын зургийг нэг хараад ярьчээ. Яаж төлөвлөж байгаа вэ? Одоо энэ Сүхбаатар дүүрэг талынхаа холболтыг шүү дээ, тийм ээ. Ийшээ харуулчих. За Сүхбаатар дүүрэг талын Сүхбаатар талынхаа буюу голынхоо баруун талын натууртай холбож байгаа хэсгийг бол яг холбож байгаа хэсгийг бол холбож байгаа хэсэг тал. Энэ хойдлын тал нэ тий. Хойдлоосоо. За. Хойдлоосоо иргэд голын иргэдээгүүр алхаж жагаад 2.4 метртэй гүүрт 2.4-тэй тий. Ийм нэржин ийм бариулттай 1.2 метрийн металл эцэлтэй юм бариулаад 2.4 метртэй ийм шатаар шууд натуурынхаа гүүрлүү чигээрээ гарч олоод тэгээд замаа явган үний гарцаар гарангуудаа цаашнаага буюу уртл руугаа яг ингээд 2.4-төөгөр шууд бууж уулна тийм ээ. За нөгөө тал нь харуулъя. За юунаас уртлаасаа гэвэл одоо ингэж харж байгаа гэсэн. Иргэд маань шууд явган замаар явж хагаад 2.4-тэй гүүрээр ингээд натурын гүүрлөгөө шууд гарчдаг. За хүүхдэд төрсэн ээжүүд болон тэрэгцтэй скутертэй хүмүүс бол хажуугаар ингээд нэг мушгиралдаад налуу хэсгээр ингээд юу л натурынхан зам руу шууд дээшээ өгсөө шууд гарч болдог тийм. За хажуу жишээ доогуур нь гарын өсгөл замын хэсэг тал руугаа гараа гэвэл буцаагаад ингээд шатаар 1.2-той ингээд шатаар буудаг. За доошоо буудаг хэсгээр харин юуны хэсэг хиймээр юм байна. Нөгөө налуу хэсэг. Хослон бэрхшээл дээр нэ. Тий. Тэрнийг бас нэмэгдүүлэх боломжтойгоо бид нар энэ дээр бас нэмэлтээр бас нэг юм эргэлтүүдийг хийж өгөх юм байна. Пандус шинээр гаргаад ирж байгаа. Бууж байгаа пандус дахиад урталтай энэ хэсэгтээ байгаа юу? Дундуур дээр байгаа бас. Дундтал дээр дөрвөн байршилтай. Дөрвөн байршилтай пандусаар бууж байгаа юу? Налуугаар бууж байгаа. Тэгээд бид нар энэ нөгөө одоо энэ буянгийн авто замын дагуу явж байгаа одоогоо явган замаас шууд бас энэ гүрлөө ингээд өксөд гарах юм боломжтой байдлаар энэ шатыг хийж өгсөн байна. Тэгэхээр иргэд маань ер нь бол яг хуу сэлб болынхаа хоёр талаар ингээд явж хагаад натурын гүүр болон цаатлын явган замын гүүрлүүгээ шууд холбогдож байгаа. Бид нар нарны замын гүүрний холболтоо яаж төлөвлөж байгаа вэ? Нарны зам руу болохоор шууд гарч байгаа л. Шууд гарч ирж байгаа. Нэг төвшөнд байгаа учраас бид нар бол шууд гүүрлүүгээ юу нэг чи гүүрс замын хэсэг рүү болчихж байгаа тийм. Шууд холбогдож байгаа тийм. Тэр хэсэг холболтыг яаж төлөвлөсөн? Тэрийг нь харъя. Тэрэн дээр бол яг нэг төвшөнд байгаа учраас бид нар бол заавал нэг юм шат хийх шаардлагагүй. Шат хийхгүй гүүрлүүгээ шууд ингээд юу л зам руугаа шууд чигээрээ гарч чинь тийм. Тэгэхээр цагаа би одоо ингээд хэлж байгаа шүү чамайг. Иргэд тэрэгцтэй болон дугуйтай хүмүүс алхаж байгаа хүмүүс нарныхаа зам руугаа янз бүрийн ингээд хажуучээ дамжиж буухгүйгээр шууд ингээд нарныхаа зам руугаа гарч болдог байдлаар ингэж төлөвлөж хийх хэрэгтэй шүү. За нарны замынхаа одоо холболтыг. Тэгэхээр иргэд маань ингээд нарны замаар явж байгаад нарны замаас сэлбэг голынхаа хоёр талаар ингээд хоошоо энэ дунтлын явган үүний гүүр натурын гүүрийг өнгөрөөд
дундлын явган өрний бүр хүртэл бол шууд хоёр цаараа ингээд чөлөөтэй иргэд маань алхаж болдог. Дээрээс нь тэрэгтэй хүүхд түрээд явж ивэл шууд явчих болдгоо. Тэгээ гол руугаа бууж болдог. Голоо энэ чинь гол руугаа 3 газар, зүүн талдаа 3 газар, баруун талдаа 2 газар буучин. Буугаад голоо гаталчих болно. Аскууд голынхаа эргээр алхаж болно. Аскууд голоороо дахиад гүртээ. Тэгэхээр ингээ уртлын нарны зам, голын одоо энэ буянгийн гүр гэх юм уу те. Тэгэлээ нэг нэр өгөх хэрэгтэй болгоно шүү дээ. Буянгийн гүр, тэгээд натуурын зам, цаашаа хойшоо тэр явган үний зам гэдэг. Ингээд энэ хооронд чинь ингээ дөрвөн замаар голоо гаталж болдгоор төлөвлөөд хийж байгаа. Ганц зориг дарга тэр юуныхаа зургийг уулын хэдүүлээ өнөөдөр харах байсан. Энэ бол угаасаа голоо тулгуур байхгүй. Хэдэн метрийн өргөнтэй гүрээ. Та нэг 2.4 метрийн өргөнтэй. Тэгээд арк хэлбэртэй нөө юу хаслууд нь арк хэлбэртэй тийм металл бүр төлөвлөсөн байсан. Бетонд нэг тулгуурын бетон цутгалтыг бол бид сая энэ намууд технологийн хугацаанд хийгээд одоо бэлэн болгоцсон байж байгаа. Тэгээ 3 сараас одоо шууд металл хийх нь өгсөлтөнд ороо явчихна. Тэгээд энэ хэсгээр яг 2.4-оор 4 метрийн өргөнтэй явган гүрээр иргэд маань голоо нэгт хөндлөн зурчиж боломжтой болно гэсэн. За гүүрний дизайн ханы дотор талын тогтцолтыг төсөлтөр дарга савгүй инженер хоёр Бямба дарга гэдэг нэг ярилцаад өгчхөө. Хотын төвийн одоо тэр дотроо хотын голоор өгсдөг гол гэдэг бол өөрөө иргэдэд маш юм чухал элемент байдаг. Альва хотод энэ гол руугаа одоо аксес буюу энэ гол руугаа уцгаацтай байх, хүн болгонд хүртээмжтэй байх гэдэг нь өөрөө хотын төлөвлөлтөнд аягүй чухал юм элемент болж явдаг учраас за гарсан анхны зургууд дээр бас нэг одоо удаагийн өөрчлөлтүүд гарсан маа тийм нийт хэдэн удаагийн өөрчлөлт орсон байг юм. Зургуудыг өөрчлөлт. Тийм баха. Тэгээ гол өөрчлөлтүүд дээр юу хийж юм гэхээр хамгийн гол бид эдийн барьж байгаа зарчим бол яг одоо бид эдийн зогсож байгаа явган хүний яг энэ одоо алхах энэ орон зайгуудыг дандаа өргөн болгоё. Хүмүүс одоо энэ дээр бол дугуйтай зарим хүмүүс бол наалах гэж одоо тийм ингэж ирэх ийм орчин бол аль болох өргөн байдлаар ингээд замуудыг бол дандаа өргөсгсөн тийм өөрчлөлтүүд орсон байгаа. Хоёрт гэх юм бол гол руугаа орсон орц гарцуудыг бас нэлээд гүнэмсэн байгаа тийм. Гол дээр нөгөө яг энэ бидний зогсож байгаа ч юм болохоор үүсгэн гэсэн. Голын яг хажууд бас алхах юм боломжтой гэсэн. Тэгэхээр энэ төвчний өөр яг дагуух болон голын дээр ингэж явах одоо энэ явган замуудын орц гарц болоод энэ зургуудыг бол өргөдгсөн юм өөрчлөлтүүд бол хийсэн байна. За голын доторх энэ хандаа хэсгүүд байгаа. Яг голын хажуугаар алхах хүмүүст бол мэдээж нөгөө дээр алхаж байгаа хүн за биний доошоо буучиг мэдрэмж төрүүлэлт бас мэдээ тодорхой хэмжээнд бол бас төгчлөлтийг бол хийх шаардлагатай гэж бид харж байгаа. Гэхдээ энэ дээр бас мэдээж хамгийн гол нь үер олох боломжтой аюултай хэсэг учраас аюулгүй байдал хамгийн их чухал. Тэгэхээр төгчлөлтөө усан төсвөртэй байдлаар за мөн эргээгээд нөгөө гэрэлтүүлэг гэх мэт байдлаар одоо яг оройн цагаар иргэд ирж амрах юм боломжийг үүсгэсэн орон зайнуудыг бол үүсгэхээр бол ажиллаж байна.